Holy iPhone зодлоод байгаа юм яа. Так гэнэ. Миний хуруу юм дарж байгаа юм шиг сонсож байна. Супер страйк. Юу. За бас. Вай. Зайн гайхамшигтай өнгийг хараад байгаа. Самбат залуучууд хайтек хийх чинь байна надад цаг. Хайтекийн токен. Өнөөдөр бид нэр unboxing-ийн шинэ бараанууд ирсэн байгаа. Хамтаа задлахад дотор нь явааг харцгаая. За хоёул аасан задлах. Хоёул ингээ эхлээд нэг жижиг задлаад, нэг тамыг задлаад, нэг жижиг задлаад, нэг тамыг задлаад тэр явж байгаа. За тэгвэл энэс эхэлчих хамгийн дээр нь аваа. Окей. За. За эхний ярьцаг. M-chose гэж бичгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол M-chose-ийн ямар нэгэн бараа байгаа бололтой. Задлчих. Ийм урт юм чинь одоо keyboard захтай тий. За жоохон бүдүүлгэл задлан да. Хайцгаж болно. За танилцуулах цаасан дээр Quick Start Guide дээр нь бид нэр ямар аргаар холбож болохыг гэдгийг харж болж байна. Дээрээс нь өөрөх нь function key-ийн shortcut-ууд RGB-гийн тохируулах, backlight асах зэрэг бол энд байгаа юм байна. За энэ дагалт хийсэн хайцсан нь зөнийг keyboard-ийнхаа дараа бодлоо. Дээрий. Энэ дагалт хайцсан нэг жоохон шүү дээ. Наа чин залгуураа хөлөөгч. За ямар шүү хөгтөд харагдах нь мэдрэмж нь юу байх нь одоохондоо мэдэхгүй. Тэгэхээр гараа чирээд харуулъя. Keyboard-ны өнгөний хувьд бол лежендүүд нь өөрсдөө болвол цагаан болон усан цэгэр өнгөтэй байна. Switch pull out гэж үзвэл тэгэл да. Хайрцагт нь шүү. Юу нэ. За одоо хэл keycap-ийн аваад double shot мэн PPT keycap-тэй sound test хийж үзэх та. Үнэхээр крэнэ. Окей. Юутай харьцуулахаар нь ер нь бол харьцуулахаар Romer-ийн download даас таах нэлээ төстэй жоохон мелон. ATK A87-тай харьцуулах юм бол арай юу юм бэ? Арай доош хурдан дарагддаг, арай зөөлхөр. Улаан switchтэй арай ойрхон гэх юм уу? Distance нь тийм. Travel distance нь хамаагүй бага юм байна. Тэгэхээр яг арай хурдтай e-sport тоглоом тоглолдог давхар бас numlock ашигладаг, өөрөө numpad ашигладаг хүмүүс ахын бол Tinkerless байх арай боломжгүй байл энэ keyboard бол боломжтой харагдана. Окей. За задлаа. задлаа. Энэ адилхан M-chose гэсэн бичгтэй юм чи одоо үлдсэн өөр төрлийн M-chose-ийн бараанууд ирсэн болж таарч. За энэ Razer гэж байна. Энэ бодвол маус шиг. Чус юм 3 шиг маус. 3 төрлийн өөр маус байна. За ATK mousepad M-chose G3 гэсэн game mouse. M-chose S68A magnetic switchтэй keyboard гэнэ. Асуулт жинтэй keyboard гэж Хоoli чихвч ийм том хайрцаг яг үүндээ байх шаардлагагүй л хэвээр гоё ярагдаж байна. Наач бол баг P6 turbo Logitech-ийн өргөн шиг хэмжээтэй л. Энэ нөгөө өөрийн дээрээ цэнгэлдэг суурьтай байна. Тэгээ болвол залгадаг залгуурн ч гэсэн юм байна. Magnetic charging гэсэн байна. За e-sport headset voice 7-ны дугуулттай. M-chose-ийн V9 гэсэн гарч ирж байна. За энэ нэг keyboard шиг. Данаа гэж харуулъя. За энэ одоо яг юу гэдэг нь бол хариулах. M-chose-ийн K7 Ultra гэнэ. Маус байгаа. Энэ маус шиг байна те. Хайрцагын хэмжээний ойролцоолол маус их гэдэг нь бас сайн мэдгүй. Оо. За нөгөө алдарч цахалтай шар манай unbox хийдэг. Unbox graphic edition байна. M-chose. Энэ 98 UT98 гэсэн үг. Окей, хайцгаа болгоч. Ганц нэг үрээ. За ханаас сонирхох вэ? Чивчнээс эхлэх үү? За гоё чивчнэл хамгийн сонирхолтой байх та. Яа. Энэ чивчнээс эхлэе. За
Sorry гэдэг. За энэ их л сүртэй онгох юм байна да. Окей. Сүртэй авах чинь гэж бодсон чинь тусдаа салаад явчлаа. Окей. За дараа нэмэлтийн нэр. Хөвчөө санал болгомоор санагчлаа. За өөрөө бол ерөнхийдөө бол мат гадаргуутай бодогтой. Дээрээс нь хүрээ нь бол хөнгөн цагаанаар хийсэн. Дээрээ литрэн юм байна. Ерөн дэхтэй хэнийг дуурайж байгаа нь бол ойлгомжтой харагдчихэв. Энэ бол өөрөө Logitech-ийн G Pro X-ийг дуурайх гэж үзсэн. Суурь нь бол нөгөө фракталын escape шууд харагдлаа. Тэгэхээр өөртөө л инспирэшн авсан газрууд нь бол тодорхой юм байна. 90 градус талдаг. Зөв. Бас хэр сонголттой. USB dongle нь бол энэ суурийнхаа доод хэсэгт орд юм байна. C to A болсон. Шууд A юм шилжүүлжтэй тийм байна. Энэ дээрээ ихэд магнит синглэж. Окей, микээс алдаг. Энэ тэгэхээр мик дискийнх нь арай өөр ихтэй. Өглөө 1 2 3 4 5 6 7 ахсал юм байна. Ерөнхийдөө зөөлхөн 80K-ийн чихвчтэй харьцуулбал эсвэл HyperX-тэй харьцуулбал шатал нь бол зөөлх юм байна. Logitech би өөрөө нэг хэрэгэлдэг болохоор шууд харьцуулах надад боломж байхгүй байна. За энэ би нэг юм олсон шүү. За тийм ээ. Бас earphone байна. За энэ харин USB-C A cable нь гарч ирж байна. Төлөв таруулах нь адил Тэгэл да. Энэ юу нь л өөр болох гэж бодоод байгаа шүү дээ. Яг энэ лээ. Харин гадаргуу нь өөр юм болов гэж бодоод байгаа шүү дээ. За энэ бол фабрик юм байна оо. Хөлдөрдөг хүмүүст бол агаар сайн нэвтрүүлж. Энэ Black Shark-тай арай ойрхон гэж хэлж болно тий. Энэ Black Shark-тай ойрхон фабрик өөрт нь дагалддаг нь болохоор Cloud 2-ын нөгөө даавуутай дагалдагтай ойрхон юм байна. Энэ нь бол өөрөө лидер. Дотор тал нь болохоор фабрик үү. Тийм. Энэ нь бол нефт даав материалтай байна. Тэгэхээр яг өөрт нь дагалж байгаа нь бол Cloud 2, Cloud 3-ын тэр даавуутай хэсэгтэй хоёр төрөл ирдэг шүү дээ. Cloud 2 дээр тэрний тэр даавуудтай өмнө нь ойрлцсон байна. Окей. Хэр авчиж байна бол энэ? Зөөлх юм байна. Steel Series ер нь энэний эсрэг нь гэдэг хэвхэв. Толгой бариад идэг. Энэ бол тийм биш. Ерөнхийдөө арай зөөлөн суулттай. Олон цагаар ашиглахад дээр байх магадaltaй байна. Тэгээ энэ туршиж л бараг мэдчих тарах та. Ямар ч зүйл үзгүй. Тгий. За ингээд шууд мэдрэгч тий мэдрэгч чинь татж байгаа нь. Татж байгаа нь л зовлон сууслаа тавилаад ангид хэрэгтэй байж байна. Дараагийн бараа харуулдаг л байгаа. За нэг маунт үзчих уу. За тийм катлог өсгөлж бай. За энэ бол лацтай байна. iPhone зодлоод байгаа юм яа. Одоо хүлээн тий. За. Окей. Ачигнэн. Вау, цүнхтэй. За. За окей. Энэ нөхөр чин кадло тий. К7 гэхлээрээ ерөнхийдөө Viper-тэй тохиолж чин хэлбэрээр мөн байна. Гоё алтлаг харангийг оруулж ирсэн байна. Charged. Суурин гэхдээ яриа өөр юм биш үү? Магнетик суурьтай биш. Тэгвэр. Тийм шууд сурж шүү дээ. Окей. Тийм паракорд гэдэг жоох хатуу. Бус маунтнууд чиг нэг тийм тогтоодог дэгээмэг шиг хэсэгтэй. Тий, ордог ховлтой хэсэгтэй байт юм. Энэ бол шууд ерөөсө mag safe шиг шууд наалдаж. тавлаа. Наалтлаа. Үзүүлэлтийг харъя. Polygrade 8000-тай, 3950 сенсортай, 42000 DPI, 750 IPS speedтэй 50 acceleration-тэй гинэ. 3950, 42000 Viper V 2 тий, ерөөс санаа нь бол
Razer чинь эхлээд юутай Pixar-тэй сенсортай exclusive dealтэй гэдэг шүү дээ 2 жилдээ тий. Тэгээд тэр сенсорын дараа нь бусад хятад компани маузууд, бусад брендийн маузууд дээр гарч ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол Viper V2 Pro-гийн сенсорыг агуулсан. Гэхдээ үүний үед арай боломжийн загвар л гэж ойлгож байна. Тийм байна. Тавж авах гэсэн зүгтээ. Тэгээд ATK чинь өөрөө ингэсэн угаасаа веб сортертэй болохоор тэр нь веб сортерын дэмжиж байна. Танд Viper-ийн хэлбэрэнд таалагдж байгаа боловч өөрөө софтвер нь Synapse-д таалагдахгүй, програм сууж байгаа нь таалагдахгүй бол энэ бас нэг альтернатив байж болно гэсэн үг. Окей. Дараагийн юм даа шүү дээ. Дараагийн маргааш задлаа. Энд 3 задлаа. Таач задлаа. Тавис задлаа. Чин сонирхолтой ах хэлээ. Окей. Хайрцагнасаа бодоход шууд нөгөөдөгтэй харьцуулах юм бол хамаагүй өнгө юм байна. Угаасаа л тэгэл хамгийн анхны мэдрэмж бол хайрцаг ямар байна гэдгийг шалгаснаас ахуулаад байдаг болохоор хүмүүс ер нь юмыг үнэлэхдээ жинглэж үнэлэх дуртай. Хэр зэрэг quality-тэй байна гэдэг юм жинтэй зарим зүйлдэр байна. Тийм дор ээж батарейг нь ямар швэ гэдгийг мэдчихэж болох байхгүй уул нь бол. Өнгөний энэ coating-ийн хувьд бол үнэхээр гоё чадсан байна. Өнгө гаргалтыг энэ яган өнгө металлик хонцрос дээр урсан өнгөний арсан дээр уруулсан бүтэр маш гоё уусч хийсэн байна. Маш зөвлөхөө. Өмнөхөө бодвол энэ өөрөө бас лидер юм байна. Одоо давхар гэсэн дотор талдаа бас юу биш хамтдаа. За энэ дуу нэмж хастад авчин байна. Асаад гэн байна. Мика хаад гэн байна. Type-C-га цэнгэлдэх болохоор юм байна. За ийм л явж байна. Окей, маусууд задлаа. Нашаа авидэр. A7. L7. A7. V2. Окей, энэ хоёрын ялгаа нь юу вэ? Нэг нь Pro мороо байна. Цагаар юм байна. Ч. Окей. Задлах. Энийг аваад задлж. За. Хар гэхээс илүү цагааны задлуул илүү сонирхолтой байна. Энэ маусны үзүүлэлт нь 39 сенсортэй. 8000 Hz folder rate. 42000 dpi. Trim mode connect. Optical switchтэй юм. Жингээ 48 грамч. За. Энэ хэлбэр бол танил байх хэрэгтэй. Окей. Энэ бол яг супер лайтын хэлбэртэй. Жингээрээ бас ойролцоо. L7. Энэ надад юу шиг пулсар шиг мэдрэмж өгöd байна. Ламзо пулсарын хэлбэртэй гэж байна. Тэгэхээр энэ анхдагч нь бол XM1R гэдэг маа зөөлж таах байна. Тэгээд коутинг бол надад өнөхөр таалагдж байна. Зөв. Matte coating-ийн хувьд бол Logitech-с арай өөр юм аа. Яхаарахгүй. Glossy, shiny болох магадлал нь хэр юм бол тэрийг одоо гадаргуу нь шүү дээ. G Pro Wireless-тай харилцсан. Super light ш. Анхны. Тий. Мэдрэмж нь бол яг тийм байна. Тэгэхээр өнгө нь бол цагаан байж чадчих. Цагаан дундаа бол яг зайж байна. Dynamic dongle. Энд байна. За энэ grip tape. Сүүлийн үеийн маусанд ерөөсөө бүгд цаанаасаа grip өгж явуулдаг болсон юм байна гэдэг. 3950 гинэ сенсор нь энийх. Тий. 3950 Ti сенсор. Titanium гэсэн үг. Тийм л юм шиг. Маргал тэгж график картаар нэрлээд байна энэ маусад нэг бол одоо. За inspired shape нь болохоор super light. Тэгээд өөрөө Omron switchтэй. Omron энэ бол optical switchтэйсэн. Энэ бол Omron switchтэй. Ер нь бол тэгэхээр ерөөс яг л G Pro юм шүү дээ тийм. Падн дээр голгож үзэх. Пад айдраа. Шээ. Энд пад 20 минутаа задлж үзээд энэ дээрээ болгоно. За окей. Арай л янаг юм байна. Арай л гоё байна. Энэ өөрөө жоохон контрол байдаг. Мэдрэмж нь мөн байна уу? Энэ одоо нэг алганы энэ голын хэсгийг дүүргэж байгаа юм нь яг л Logitech-ийн
G-Pro-гийн хэлбэр бол яг л энэ. Энэ гол нь яг энэ сэрэд ингэж ганд ингэж толгууруулж өгдөг. G-Pro-гийн хувьд бол яг шулуун загвартай 2 гарын ламзуугод бол арай нарийнхан л юм байна. Бүс нь арай бүдүүн байдаг ш ламзуугийнх. Тэмтэй биш. Тэ. Скейт нь бол их ойролцоо мэдрэмж өгд юм байна уу ажиллахынхаа. Паднасаа болж гэнэ үгүй юу? Ер нь бол мэдрэмжийн хувьд бол яг адилхан байна уу? Яг барилт гэхгүйгээр зуурах мэдрэмж юм бол. бас яг юмсгэрээ яг гойгаар дүүрэж өгч тань сууж өгч байна. XM1R угаасаа санаа нь тэрс. Тэгэхээр яг тэрийг л дөрөж байгаа. Окей. Дараагийн хоёр хөө энийг үзчихэд болохоо энэ цааны зүгээр харын л чин болж хайрцагнаас нь харахад бол нэг Logitech-ийн маусны фильтр бол харагдаж байна. Угаасаа M-чоос нэг юмараа алдартай болсон байхгүй. Тэр нь яг энэ маусаас ихэлсэн. Тэгэхээр өөрөө M-чоос брэнд нь бид нар нөгөө оруулж ирэх санаа ирээд тэгээд хүмүүстэй танилцаад албан ёсны дилер болж байгаа нь ерөөсөө анх энэ маусаас эхэлсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр би энэ маусыг анх сонирхоод тэгээд ерөнхийдөө бол ийм хэлбэртэй хулгай манад хэрэгтэй юм байна. Гэхдээ Logitech бол үзүүлэлтийн хувьд бол өндөр үнэлгээ өгч чадахгүй. Тэрний оронд энэ хятад мауснууд маань өмнө гарсан өндөр үзүүлэлттэй сенсорыг энэ хэлбэрт нь өгөөд яг энэ өндгөө хэлбэрт нь зориулсан энэ холгонд нь барих дуртай хүмүүст нь зориулж гаргасан нэг тийм давуу тал гаргана. Одоо тийш нэг хуучин маусанда хэлбэрт нь тасцсан одоо өөрт нь аюу ихтэйхэн хэлбэртэй маусанд үзүүлэлт нь очиж чаддаг. Тэгээд дахиж яг тийм хэлбэртэй маус нь гарахгүй байдаг. Энэ боломжийг одоо олгож байгаа энэ хятад компаниуд бас нэг бодлын амар завшиж байгаа л та гарууд бол гэхдээ яг энэ өөрийн гэсэн хятад маусны маркет байгаа. Тэгэхээр энэ маркетын дундаа M-чоос өөрөө хятадтад хөрвүүлдэг болохоор ер нь бол авчрах санаа байсан. Жингүү тэр хөнкө амар хөнкө маань. G304 чинь батарейтай шүү дээ. Энэ болохоор шууд Type-C-гээр цэгнэлгчдэг болохоор юм нэг 60 г л шүү. Би тэрийг шалгах гэдэг. За донклол өөрөө адуулт юм. 12K сенсор гинэ 3311 нь өөрөө 3360-ын wireless хувилбар шиг юм санагдаж байна. 3370 wireless нөхгүй юу? Гэхдээ 3370 чинь батарей эдэлтийн хувьд арай гайгүй байсан. 3311 нь болохоор батарей эдэлт арай өндөртэй. Гэхдээ 3360 шиг үзүүлэлттэй байсан гэдэг юм би бол санаж байна. Тэгэхээр энэ Hest wireless чинь 3395 таа гэхээр үгүй. Тэрнээс нэг доош. Энэ Glorious-ийн мауснууд шүү дээ. Тэгэхээр 2020 он 21 оны мауснууд яг 3370 таа гардаг гэсэн хэвгүй. Яг тэр үзүүлэлттэй. Тэгвэл DPI нь 12000 таа гэхээр зэрэглээ нэг доош 3360 таа оролцох гэсэн. Ерөнхийдөө бол 3311-ийн өмнө ямар загвартай чип байсан бэ гэхээр өөрөө 3335 гэдэг чип байсан. Ерөнхийдөө 33-38-33-11-ээр орлоо. Тэгээд энэ загвар гаргачих гэсэн. Тэгэхээр ер нь бол өөрөө үний хувьд G3 хямдхан байх хэрэгтэй. Тэр нь өөрөө амар том давуу тал болно. 33-95 шиг үзүүлэлт гаргахгүй ч ихсэн өөрөө үнээрээ тэрийг нөхөд гаргачих чинь мэдээж тэрэн дээр нь зөвхөн хүлээ авахтай залгах биш бас давхар Bluetooth-аар ажиллуулчих болно. Тэгэхээр энэ өөрөө давхар юу гэдгийг өдөртөө офисын ажилтан оройдоо геймер гэсэн хүмүүсийн тийм маус боломжтой гэсэн. Ноутбуктыг авч. За, дараагийн задлахаа. Skateboard. Зэрэг задлах. Зари. Magnetic. M-чоос-ийн S68 Magnetic switchтэй keyboard. Баг клик хийгээд байгаа юм шүү. Magnetic мөртлөө. Так гэнэ. За. Нарта M-чоос-ийн талс тэ. Хоёр төрлөөр өндөрлж болдог хөлтэй. Начаа бол бүх хүмүүсийн бол хүсгэр зүйл биш юм байна. Гэтэ кликээ сонирхдаг хүн бол адгнаас ч таашаад авч чадах хаа. Тэгээ нэг тоглож явах тунуудаас даралтны гоё санагдаад байна. Тий. Тэр хүмүүс ч живчтэй байгаа. Тэгэхээр ер нь бол гэртээ живчтэй ганцаараа тоглодог байвал боломжтой. За, энэ хамаар юм байна. Минийх дахиад
сонирхолтой. Дахиад нэг ягаан байна. Тий. Дахиад нэг яга сонирхолтой. Ноптой ягаан байна. Танил харагдаж байна. Харин тий. Маш танил байна. MCOS-ын задлж байгаа юм ерөнхийдөө амар танил харагдаж байна. Тэгээд K үсгтэй. G-ийн оронд. Тийм байна. Энэ нөхөрчин болохоор адилхан magnetic switch тийм байна. Тэгэхээр адилхан ер нь маш адилхан дугуйлттай сонсогдож байна. Өцөд үстэй. Тийм байна. Нэг үз. Clicky дүү сонсогдтолтой. Систем magnetic switch тий. Тий. Миний өмнө ашиглаж байсан эсвэл бол тестэлж байсан magnetic keyboard-нууд бол ерөнхийдөө дуусуултай. Тий. Энэ бол яг эсрэг нь бол байж чадчихэв. Энийн нэг давуу тал байна. Эннийхэн стайл нь өөрөө тодорхой нэг keyboard-тай адилхан. Тэгээд тэрэн дээрээ knobтай. Тий. Энэ knobтай Logitech-ийн G Pro keyboard-тай их ойролцоо. Хөндлөн scroll нь ерөөсөө knob болж харагдаж байна. Тий. Арай өргөө. Өнгө цаан байна. Үгүй ээ. Тийм байна. Энэ дотор хэсэг нь хөнгөн цагаан байна. Тийм. Энэ бол угаасаа power байна. Хүрхээр мэдрэгдэж байна. Энэ бол хөнгөн цагаас. Тэгэхээр яг их би нь бол тэр чигээрээ хөнгөн цагаан биш. Гэхдээ түрүүний нэг 99% keyboard үзэж байхад бол нугаралт байсан байхгүй. Энэ бол тийм нугарч чадхаар keyboard харагдахгүй. Тэгээд өөрө magnetic switchтэй юм чи мэдээж үцтэй байна. Утасны оролттой. Өөр оролт байхгүй. Хингийн юм аа. Энд зүг үзсэн байна. Түгэл төвсч байлаа. За нүдэн том. За Razer-ийн том гэхээр ер нь бол нөөтэндөө тааруул 15 16 ээж 17 хаа. За эндээс ингэ харахад ойтлын нурууны хэсэг бол хөлс халуу ер нь бол хөлөрхөргөө зөөлхөн. За оосорны хувьд бол кордуура маш сайн хэлбэрээ алддаггүй чанартай материалаар хийгдсэн зөөхөө. Ер нь бол тэр чигтээ кордуура материалтай гэж бод харж байна. Чин Razer-ийн Chroma-га бас энэ гэрэлт галтгандаг юм материалаар логого хийгдсэн байна. Foil. Цахилгаан бол мэдээж би бол нэг бол YKK-ийн цахилгаан гэж бодож байна. Razer өөрсдийнх нь ирсэн авалгатай. За дотор өнгө бол ногоо өөрсдийнх нь мэдээж түлхүүр өнгө ногоо өнгөөр хийгдсэн байна. За ерөнхийд урд хэлцтэй юм шүү дээ. Тэлэгчтэй юм байна. Тийм байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө багтаамжаас хамаарат аялд явах гэж байгаа хүмүүс бол томруулж хэрэглэж болох юм байна. За мэдээж энэ Razer ч өөрөө гейминг брэнд учраас дотор мэдээж маус, хулган хийх зэрэг карманууд бол ихтэй. Энд түр яадаг хэсэгтэй байна. За ерөнхий урд хэсэг нь бол нэг олон кармантай. За ерөнхий том зал руу гар. Айнара энэ ноц карман. Юу гэдэг хүн мэдээд ах ёсгол кармалцаа. За инкер нэлээд өргөн болж эхэлж шүү сүнх маань. Доороос л шүү дээ. Энэ яаж ч бас энэ бол миний одоо нэг 40 литр харагдчихсан сунгаад бол. За энэ бол надад үнэхээр таалагдж байна. Энэ таач шít. аялал явж байгаа бол ерөөсө бүгтэн дэлгэж орно. 14 билээ. 16 инч. 10 энэ нүд нь 16 инч нүд. 16 юм уу? Тийм. Тэгэхээр 17 хангалттай багтчихаар юм байна. Тий. За энэ бол ерөнхий том таслах. Одоо хойд буюу лаптопны хэсэг гэж бас байна. Таслахны хувьд бол ерөөсөө ус нэвтрэхгүй, усны хамгаалалттай. За арын хэсэг. Энэ бас ноутбукийг бол хамгаалсан бас их чанга tight мэдэрч ноутбукийг бол нэлээд хөдөлгөөнгүй аюулгүй авч явах карма бол харагдлаа. Маш бат бүх сайн эстэц. Хайрцагт нь байсан хамгийн сүүлийн бидний онгойлгож үзэх keyboard маань өөрөө MCOS-ийг unbox therapy-тэй хамтарсан UT98 гэх keyboard байна. Загварын хувьд гэх юм бол өөрөө retro therapy гэдэг нэртэй загвар юм байна. Switch нь өөрөө Silent Pitch V3 нэ. За онгойлгож үзье. Ер нь гэхдээ unbox therapy бол уул нь unboxing гоё загварлаг хийгээд тий өөрийнхөө нэрэндээ тааруулаад
keyboard-ных нь савлгаанд нь анхаарал хандуулсан бас гоё байхсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ silent switch гэхээр ерөнхийдөө бол зах зээл дээр арай ховор байдаг switch-үүдийн нэг төрөл. Тэгэхээр харагдчихна харцгаая. YouTube-ийн сувган шүдэрч тавьлаа. M-Choose unbox therapy. Volume knob нь арай өөр газар юм байна те. Холтой барьж гиснээр ер нь бол ойрхон л юм. Тоглож явах үед бол шууд эскэн дээр нөгөө товчнуудыг таалагдлаа өөрөх нь өмсдөг. Малгайных нь хэлбэл. Малгайны хэлбэрээр нэг piece. Зя. Одоо болохоор танд сонсуулж үзүүлээ. Тэгэхээр би микрогоо ортолсон зүйтэй болоо. За бүр хитрхи silent бол надад санагдчихэ. Чамд яваарч. За яг ширээн дээр тавиад мик одоо баг хүлээж авахгүй бах тий. Миний хуруу юм дарж байгаа юм шиг сонсож байна. Тэгшээс бол яг switch-ний сонсогдох чимээ байхгүй. Гэхдээ мэдрэмж бол байна. Нэг санживэл нэг зүгээр нэг эрзэнийн keyboard байдаг гэсэн шүү дээ нөгөө. Мембран орооч хойлоод ингэж даддаг. Зөвс надад тэр мэддэг чинь яавч юм. Гэхдээ энэ чинь механик switchтэй. Сая бол харуулсан шүү дээ. Тэсэм мөртлөө механик switch. Маш чимээ. Окей. Ipomaker salt switchтэй keyboard нь гаргадаг гэсэн. Тэдний мэдрэмжтэйг ойролцоол юм байна. Switch нь нэг тийм магнетик чим шиг ATK-ийн тийм зураатай нэг A87 нэг зурж яадаг штэ дарагддаг штэ. Тэр даралт бол байна. Тэгэхээр tactile биш мөртлөө brown switch шиг мэдрэмжтэй гэх юм уу? Ер нь жоох утгагүй сонсож байна. Гэтэ ерөнхийдөө болвол доошоо даралт нь бол тодорхой хэмжээнд бол байна. Тэр нь бол brown switchтэй ойролцоо. Гэхдээ дунд нь тэр bump нь бол байхгүй. Тийм мэдрэмжтэй. Жогноос гадна юу вэ? Залгуур нь байна. Wireless-ийн тохиргоо байна. Их би нь бол хамгийн ихэнд үзсэн K99 цагууртай бол их би хийцээр бодлогослогдсон юм байна. Тэснээс бол энэ дээр өөр ингэсэн volume-нуудтай. Тооны машин шууд оруулах макро гэвэн. Тооны машины макро гэхээр нөхөр бол яг санаа нь нэгтлэн банк калькулятор гаргаж ирдэг хүмүүс зориулж яг юм макротой keyboard гаргасан гэж ойлгосон шүү дээ. Инглээ тоогоодлоо. Сонирхолтой лээ. За, халийн задлах юм. За, энэ халдварш. Би задлах. Да? Окей. Энэ хайрцагны дотор баг та юу байгааг нь илүү мэдж байгаа надаас илүү. Би их олон төрлийн жижиг юм аа. Би энэ барагцаа алгаа. Окей. Оптик. Окей. Зөвхөн систем. Супер страйк. Зүгээр яхаа зэрэг мөн үү? ITX thermal rating cooler байна. Doppler foil. Cooler орж ирж байна. Vomeri keyboard, GMUS SSD байна. За Xiaomi-гийн function flashlight. Окей. Гэрэл тэгээд нэмэх нэг юмтай комбо юм байна зөв үү? За энэ дээр шүү. За энэ баталчаад харуул та. Nightcore. Nightcore гэхээр чинь гэрэл болчихно. Түүний онсор гэрэл байна. Камер байна. Рохбогийн веб камер. Таныгээд headphone. Earphone. Болцсон. За, асагтгүй л. Мэдгүй. Чи надад гэрэл үзэх үү? Тэгэлт. Миний сонирхолтой энэ 600 люмен энэ тоогод гэж ойлгож байна. За 600 люмен гэвэл нэг люмен чинь нэг лааны гэрлээ гэхдээ тэгэхээр 600 лааны гэрэлтэй адилхан хэмжээ. Сигэр зэнгэлдэг дэлгүүрний осор дотор нь байгаа юм байна. Impact resistance 2 м. Холдоо 90 м өсдөг. Окей. Сонирхолтой. IP54. Шо камер руу тусгаас шалгачтай. Flashlight их болоо. Flashbang. За C2A кабель ирж байна. User manual. За нэг дэлгүүрний осор. Тэгээд гэрэл. Жижиг хэмжээтэй. За энэ одоогоор төгжээтэй нэг би чиг энэ эдит авах юм болов? За онгоос. За энэ сэргэлдэг оролтны дээр байгаа юм байна. Бицэрийн тагтай. Батрын 100% гэж гарч ирж байна. 15 сая 15 юм. 65 юм.
200 юм. За энэ турбо модонд нь орохын тулд би удаан дарах хэрэгтэй юм шиг байна. За 600 юм. Чүн. Наша. Юу. Энэ 90 м тусгасан шүү дээ. Ёо. Энэ өнгөний балансын хувьд 3000, 4500, 6500 гэд сонголтоор асаадаг гэнэ. Энэ л одоо чинь бороотой үед, мантай үед шаан нэлсэж явах боломжтой. Окей. Таалагдав. Хүндээ 100, цугөндөө 100 гэд хаач гэрэлтэй. За, дараагийн задлах байна. Дараагийн нь автиркуц. За. Noctua NM SD2 гэнэ. SD2 гэхээр одоо 2 дахь загвар гэсэн үг юм байна. Автирк байна. Зузааны нас хилээд тах шиг шүү дээ. Оролтныхын төрлийн тэгэхээр энэ бол өөрөө SD2 юм байна. Зөв. Анзаарч ивэл YouTube-ийн контент хийдэг, build хийдэг хүмүүс ер нь хвчлийн Noctua-гийн тэр ашиглаж байгааг харагддаг. Philips сорон сайтай. Энэ юм хэмжээ. Philips-ийн PH2 тэгэхээр арай жоохон нарийн юмд илүү тохиромжтой гэсэн үг. Хамгийн зузаан нь биш юм байна. Соронцтой юу? Соронцтой нөө. Өргөх гээд энэ баг. Энэ нэлээд хүнд шүү дээ. Тэгэхээр энийг бол өргөх гэж байна. Noctua-гийн фан бол сонирхоор идэв. Энэ SSD үзье. За тэгээ SSD үзье. Энэ лацтай. RAM SSD-ний хувьд бол өөрөө танигдсан брэнд учраас минийхд бол өндөр чанартай гэдгийг бол мэдчихэж байгаа юм. За, SSD-ний хувьд гадсан ийм зөөлөн ийм матем бүрс эрдэнэрхүү раббер материал. За. Өөр дээр энэ оос нь болохоор өөрийнх нь 2C кабел нь оосор болсон. Га дээр үзүүлж. Тэгээд энэ MagSafe-тэй. Энэ дээрээ C-гээс A руу хөрвүүлэгчтэй гэдэг юм байна. Энд чинь Thunderbolt үстэй. 3.2 гэхэлэр үг юм байна те. Энэ USB-C дагалт magnetic MagSafe гуцснууд соронс дагалдж ирсэн байна. Би утсан дээр ингэж нагаад үзүүлж болж байна. олж байна. За ер нь бол нэлээд тавгүй шүү. Цул унахааргүй ингэж соронцтой байна. iPhone руу зөвхөн. За. Окей. Хамгийн том давуу тал болохоор энэ системээр бол iPhone-тойгоо холбогдоод тэгээд бичлэг хийхэд бол асуудал хүндрэл гарахгүй шууд ProRes бичлэг тий. Окей, nice. Наачин бол үнэхээр хэрэглэж байгаа болохоор зүйл. За, үргэлжлүүлэх ба. За, юу задлаа. Цаанаас шууд 2-3 юм авчих. Наачлаад. Окей. SSD-нүүд. Тэгэхээр манад Acer-ийн Predator series-ийн бүтээгдэхүүнүүд ирсэн юм байна. Тэр нь болохоор RAM, SSD. Урдны талаар ярих юм бол SSD дээр нь PCIe Gen 5-тай PCIe Gen 5-ын 4 лейн ашигладаг M2 SSD. Урд нь болохоор өөрөө PCIe 5 болохоор 14500 мегабайт секунд унших гэж хүрдэг. Тэгэхээр яг PCIe 5-нод ашигладаг гэхээр Intel-ийн 15 дугаар үе болон Ryzen-ийн 7000 сери 9000 серих дээр бол бүтэн урдаараа ажиллах боломжтой гэсэн үг. Яг SSD-ний хувьд тэгэхээр 9100 Pro Samsung-тай өрсөлддөг боловч үүний хувьд арай хямд. RAM-ныхаа CL нь болвол 32, 38, 76 тай. Яг энэ сервис нь бол өөрөө Acer Predator Plus 2 гэдэг нэртэй юм байна. Эц нь бол өөрөө хөнгөн цагаан байна. Memory pad нь бол RAM-гуу тал дээрээ бараг цагаар 1 мм, нөгөө тал дээр нь 0.5 мм-тэй. Нөө хөрхөл RAM байна. Энгийн бас хурдан. Тэгэлээ. За. Энд л. За. Энэ Xiaomi-гийн гарч идэм байна. Их олон хөнгөчтэй харагдаж байна. Одоо бодлоо үзье. Тэр гэрэл байна. USB кабел, lanyard доосор ирж байна ажид. Маш авсаахан, маш цэвэрхэн завхартай. За зорцгоо. За. Хөх. Lumen нэлээд сайн гэрэлтэй шүү. Энэ Lumen
Хайсан дээр нь бичснээр бол гэсэн 1000 юм шиг. Одоо энэс илүү дахиад нэг тодорхой гэсэн үг. За энэ соус горимтой. Энэ тийм даваар юм. Оо. Энд дэвж чад мод машин дэргэн дээр тогтоочих болно. Гэрэлтүүлэх хөт. Ногоноос чинь. Ингээд гэрэлтэй. За нөгөө талд нь юу вэ? За энэ хутгатай энэ бүс таслагч байна. За. Энэ бол би шил хаглагч гэж бодож байна. Докторлоос алхамц шүтээ цохилттой гарч ирсэн юм шүү дээ. дарж идэл Нэмэртэй бүс тасгч байна. окей. Өдөр тутмын зөвхөндөө авч явахад бол машиндаа ичгэд эсвэл гэртээ байлгаж явах үед ямар нэгэн байдлаар тогтсоход тодорхой хөшөндөл гэрээр бол таслахгүй байлгах нийт байна. Миний харж байгаагаар бол машины капотн дээр ингээд тавьчих. Цоронцлоод тавьчих. Арай дээр юм шиг. Энэ гэрэл амар тод харагдсан. Тэгэхээр тэрэн дээр нэмэрл хэлээ байна. Тий. Энэ ингээд Тэгэхээр энэ бол яг капот сөхөд ажиллаж байгаа хэвцэд бол арай нэмэртэй юм байна. Бас дараагийнхын задлахаас илүү зүгээр танилцуулчих. Энэ манай зарим бараанууд нөхөж ирсэн юм байна. Тэгэхээр манайх дээр ийм Samsung-ийн энгийн живч зарагддаг байсан. Энэ нөхөд ирчиж зүгээр л энгийн живч. Нэг чухал юм байхгүй тий. Тэгээд камер. Энэ Rappo-гийн камер нь бол ерөнхийдөө 2K гэж байгаа боловч ер нь бол Full HD-г зүгээр upscale хийсэн. Зүгээр энгийн хамгийн гэрт тохиромжтой хамгийн энгийн камеруудын нэг. За тэгээд яг энийг нөхөж ирсэн юм байна. Энэ болохоор Thermal Light ITX case-нд зориулттай APX 90X53. Энэ нөгөө нэг Noctua-гийн загваруудыг бодох юм бол арай зузаан. Тэгээд low profile-ийн хувьд нөгөө шууд downdraft заримийнх нь радиатор нь дээдэлтэй. Тэгээд сенс нь болохоор доотлолтой байдаг. Бол энэ бол яг зүгээр арай conventional micгийн зүгээр энгийн downdraft төрлийн хөлөр байгаа. Дараагийн keyboard бол Wamir-ийн MT75 байна. Манайх бол энэ брэндийн аль бисны дистрибьютор мөн. Эдийнх бол keyboard-ороо нэлээд алдартай. Зэндагаараа гэх юм бол ер нь Attack Shark-аас арай жоохон дээгүүр тэр нь ATK зэрэглэлийн keyboard хийдэг. Гэхдээ эднийх илүү дутуу mouse энэ төр хийдгүү зөвхөн keyboard хийдэг болохоор царай зүсийн хувьд, даралтын хувьд, чанарын хувьд keyboard нь бол юу гэдгийг Attack Shark-аас бол арай дээр. Үзэмжний хувьд гэх юм бол энэ double shot-ууд нь гадна тал нь өөрөө юм акрил гадна талтай гэж харагдаж байна. Тэгээд цагаан үлдсэн бол юу гоё шаац юм шиг харагдав. товчнууд нь бол хажуу талаас. Тэгэхээр геймеруудад илүү зохино гэсэн үг. За даралт үзчихье. Дарагдахад хөнгөн Alloy FPS Pro шиг амархан дарагдаж байна. Гэхдээ мэдрэмжийн хувьд арай дээр switch-үүд нь л өвгтэй. Ямар switch байна гэдгийг харах юм. Токи дууралтай. Тэгэхээр ялон Токи дууралт нь бол бас энэ зөвхөн switch-нээсээ биш, давхар бас cabinet-аас хамаарч байна тий. Тэгээд ер нь бол гаскеттэй байна. Гаскетыг яаж шалгахгүй гэхээр ерөнхийдөө бол keyboard-ыг тэр чигээрээ дараад хэр дотгошоо гүн шигдэж байна гэдгээс хамаарат гаскеттай үгүй юу гэдгийг шалгах боломжтой. Хийцийн хувьд бол ер нь бол бас л MCOS-тай хийцийн хувьд бол ойролцоо байна. Уур дээрээ дэлгэцтэй. Гэхдээ ноб нь ямар гоё юм бэ? Ratchet sound. Тэ. Энэ бол нобны чанар бол хамаагүй өөр төвшөнд байна уу? Нобыг ерөөсөө дээрээс нь шууд ингэж эргүүлэхэд л төшөө дарагч байна. Дарагч. Окей. Ноб бол гоё мэдэрч өгч байна. Дороос харчих би. Дээрээсээ залгуурыг тэгээд нэг содон санагдана тэ. Тий энэ угаасаа энэ жилдээ модонд орох ийм keycap. Өөр газрууд бас яг ийм давхар акрилтэй keycap-ууд бол хийж илээ. Switch puller арай ганган уу? Keyboard нь ерөөхдөө бол таалагдлаа. Окей, дараасан. Шил. ATK Horizon. Бидний өмнө байгаа загвар нь болохоор Type-C-тэй загвар байна. Энэ
ATK бол яг чихвчэнд ороод нэх удаагүй. Сая N9 загвар гарсан. Тэгээд энэ болохоор эднэрийн ATK брендийн IEM руу орох одоо хамгийн анхны хөгжил нь. За, танилцуулганы хувьд баруун зүүн чихнийх гэдгийг шууд ялгаад оруулсан. Яаж залгахгүй харуулсан. Тэгээд EFTP installation яаж хийгдэх вэ гэдгийг бас харуулсан байна. Ийм IEM ийм хэлбэртэй байхын давуу тал нь болохоор чих рүүгээ ороод яг флаш буюу мэдтгээргүйц тийм байх одоо хавтгайгаар шууд сууж өгнө гэсэн үг чихээ. Танд хэлэх зүйл байгаа болов? Хатын сонголтын earbud-ууд нь типүүд нэг уу таалагдлаа. Айгу олон өнгөний сонголт. Хэмжээтэй Гарчихгүй. за энэ таалагдчих. За энэ кошлог гэн. Энэ шууд авч хад бэлэн болгочихж байгаа юм шүү дээ, тэ? Соронцтой. Нэлээс сайн дүгжээд авчт юм байна. Ер нь оног сайз эрсдэл байхгүй юм. Окей. Та нар яг үндэ амар муу сонсогдчих. Small, medium large. За тэр зүйлүүд ямар мэдээж байна? Тоглоом нь илүү амар тохиромжтой байх тал руу нь ер нь бол. Тэ. Яг меломан ахын бол өөрөө тохируулж таарах бах. Харин бейс тал руу арай дээр учир тоглоомны хөлний чимээ сонсох буудалцаанаас ялгахад бол энэ чихвчүүд тохиромжтой байна. За Super Strike онголох. За нэг үлцээрчтэй Super Strike. Үзүүлэлт нь бол юутай адилхан шүү дээ. Super Light-тай тэгээд Dex-тэй. Окей. Яг өөрийнхөө сенсорын үзүүлэлт нь. Энэ маус дээр гол зүйл бол мэдээж хаптиктай болсон. Unboxing-ийн ер нь бол загвар нь бол адилхан юм тий. Хайрцаг савч юуны бол яг адилхан байна. Донгол тавьсан хэсэг. Донглын хэмжээ. За энэ нөгөө яригдаад байгаа switch нь switch болцсон гэдэг байгаа. Клик нь ямар нэгэн тийм юм дагж байгаа гэсэн мэдрэмж бол ер нь бараг байхгүй. Нөгөө switch нь чихэгдсэн маус шиг нэг тийм юм санагдаж байна таа. Асаагаад үзье. За маус ассан. За одоо бол надад мэдрэгдэж байгаа зүйл ерөөсөө маусн дээр хуруу тавиад ингээд дарах үед цаанаас нь ингээд баап өгөөд ингээд цохоод байна. Маш мэдрэг, маш хурдан дарах боломжтой санагдаж байна. Одоо оптик юм уу одоо омрон switchтэй өөр маусн дээр ярих юм бол би switch-ний check гэсэн чимээ сонссон ханаа би одоо бууцсан гэдэг мэдээлэл авч байгаа шүү дээ. Энэ дээр бол ерөөсөө би баг буудлаа гэж бодоход хүмүүс ингээд цохиж ингээд дагдаад байна л та. Энэ болохоор сул тал нь юу гэхээр муу зуршилдаг. Ерөөсөө энэ маусаас өөр маус ашиглаж чадхаа болдог нэг тийм өөр маус дарах гэхээр цул дараад switch нь орохгүйгээр зүгээр хөнгөн дараад тэгээд буцаагаад хуруу аваад идэг тийм болчдөг гэдгсэн. Тий. Хэлбэрийн хувьд бол өөрөө одоо Super Light 2-тай хэлэх нь. Ер нь бол маш хурдан буудах боломжтой санагдлаа миний хувьд. Тэгэхээр энэ маусын гол давуу тал нь бол FPS тоглоом төрөл дээр тий шүдэр тоглоом дээр илүү таних боломжтой. Санаа нь бол нэг буудалтын циклээс нөгөө буудалтын цикл рүү шилжих хооронд флик ганц хоёроор хийхэд бол энэ хулгай илүү тохиромжтой. Тогтмол буудаж их сум зарцуулдаг тохиолдолд бол хоёр маусны одоо жишээлбэл Super Light 2 тэгээд Super Strike 2-ын ялгаа бол ойролцоо болно. Харин single shot, flick shot-ууд хийхэд бол энэ илүү тохиромжтой болно гэсэн үг зөв үү? Тийм ээ. Дараагийн боксд орцгоё. Asus-ийн кейс бид нартай. ProArt. Патрон зүүн кейс. За ямар өнгөнөө. За дагалдах. Ширэт хэрэгүүд нь олж ирж байна. За энэ чинь ястаг creamy skin covered кейс байна. Бэжүнгтэй кейс маань тогтмол ирдэггүй. Гэхдээ бид нэр бол сая шинээр нэмж авчирсан. Asus ProArt-ийн нэг том давуу тал нь бол өөрөө агаарчуудад
зориулсан кейс хийдэг байгаа. Productivity хийж байгаа хүмүүст рендер хийж байгаа хүмүүст илүү тохиромжтой кейс байж таарна. Яг энэ загварын Pro Art нь болохоор өөр нэг арай томьёо бодвол арай баж тал руугаа кейсний онцлогны өвдөх юм бол урталтаа саргаалж, нүүн нь бас саргаалж илүү дутуу шил байхгүй. За тэгэхээр кейсээ дээрээс нь бид нэр шалгаж үзье. Дээр нь бол 240 болон 280 мм-ийн сенс юм уу радиатор орохоор хэмжээтэй юм байна. Хажуу талаас нь авгаалгая. Ингээ унаач. За тэгэхээр хамгийн ихэнд юуг анзаарч болох вэ гэх юм бол өөр дээр нь 200 мм-ийн хоёр ширхэг Pro Art-ийн логотой сенс байна. Мөн артталт нь нэг ширхэг 120 мм-ийн сенс байна. Сенсний хэлбэр нь харах юм бол Nocto-г санагдуулахаар нэг тийм дизайн инспирэшн бол байгаад байна. Борд нь бол өөрөө ATX хэмжээтэй борд орохоор байна. Мөн тэжээлийн блокны тусдаа тасагтай. За энэ кейсний хамгийн том онцлогуудын нэг бол өөрөө энэ уртлын сенснүүдийг бид нэр автогаар ажиллуулж болно. Эсвэл шууд та рендер дарсан тохиолдолд маш өндрөөр ачаалж байгаа, халж байгаа тохиолдолд бол уртлын 2 сенс, хойдлын 1 сенсийг макс хурдаар нь ажиллуулах бас боломжтой. Ойр хавцаа танд хүүхдүүд явж идэг байх юм бол power button дарагдахыг бид нар бас давхар локлоод бүх дарахааргүй болох боломжтой ийм загвар байгаа. Мартин кейснес энэ хойтлын нэг кабел менеж их энэ хэсэг юу их таалагдлаа. Энэ хаагуур нэг онцсон хөглөөлөдөг. Энийг бол бүгдийг нэмэхлээд энэ хэсгээр ингээд цэгцэлчихөөс гой санагдлаа. Cable management bar байгаа гэхээр ерөнхийдөө бол цэгцтэй л байж болох юм шүү дээ. Окей. Энэгээр нь кабел нь орлоо, энэгээр карт руу залгатлаа. Энэгээр доош юм уу дээшээ гарлаа тий. Яг маш цэгцтэй. Гой заавартай нарцгая. Уртл нь яг ойртоод харах юм бол мод гэдгийг шууд ойлгож болно. Энэ бэж өнгөтэй хэсгүүд нь өөртөө цагаан мод байна. Ингээд модны өөнүүд харагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ өөнүүдээр нь энэ мод байна уу үгүй байна уу? Угаасаа барьж үзэхээр мод байгаа нь мэдрэгдэнэ гэсэн үг. Тэгээд түүнийхэн цаана маш нарийн хэмжээтэй fine mesh болвол байна. Энэ бол өөрөө миштэй хэсэг нь. За давхараас баг шарматын харах боломжтой байна. Сенсний хувьд асуусан график картнуудны сенстэй адилхан. Загвараараа бол өөрийн хувьд нь сенснүүд нь өөртөө өөр дээр хүрээтэй байна. Орчин үеийн график картнууд бол ихэнх нь юм давхар хүрээтэй. Энэ юунд нөлөөлж байна гэхээр сенсний чимээ болон ингэж дөргих чимээг бол арилгах зорилгоор ийм давхар хүрээ хийсэн байдаг. Тэгэхээр бид нарт энэ сенсний чимээ бол аль болох багаар сонсогдно гэсэн үг. за дараагийн ном харцг. За дараагийн ном харцг. Йоо. Таныг тижээлээ мөн. Дааны халтан байна. Максан байна тий. Хоёлоо блокны талаар жоох ярих уу? За. За окей. За давуу талыг нийлээдэг энэ блокны. За энэ Superfloor брендийн Zillion 2 550 ваттын бичлэгийн блок байна. 80+ Gold гэсэн сертификаттай. Шинээр бас энэ Cybernetics Gold 650 ваттын блокн дээр ETX 3100. За энэ нь юу гэж байгаа гэхээр энэ блок маань ямар чанартай, ямар бардан блок вэ гэдгийг ер нь бас эндээс харчиж болж байна. Superfloor брендийн талаар надад яриад байгаа. За Superfloor брэнд нь бол томоохон дижитал блок үйлдвэрлэдэг компаниуд эдэнгүүдийг хийдэг оюун үйлдвэрлэгч. Бөгөөд за хүмүүсийн танил болсноор бол Corsair эдэнгүүдийг хийжсэн. EVJ-гийн блокууд дээр хийжсэн. Ер нь бол маш чанартай оюун үйлдвэрлэгч компани байна. Одоо өөрсдийнх нь нэрийн блокууд нь худалдаанд гараад ирсэн. Манайд байгаа нь болохоор LeadX болон Zillion гэж байгаа.
LeadX нь болохоор өөрөдөө дотроо titanium-аас гадна өөр төрлүүд байдаг. Гэхдээ яг энд байгаа LeadX нь бол хамгийн дээд зэрэглийнх нь 10,700 ватттай хамгийн өндөр үзүүлэлттэй TJL блокнуудын нэг. Тэгээд энэ дээр нь бас давхар Cybernetics-ийн A болон titanium зэрэглэл байдаг. Ер нь бол Superflower Corsair-ийн блок хийдэг юм, EVG-ийн блок хийдэг байсан юм байна тий. Тэгэхээр ерөнхийдөө бол одоогийн санаа нь бол өөрсдөө бүшлэг санаа эднэрт. Тий. Тэгэхээр бусад газруудад үйлдвэрлэж байгаа оронд өөрсдөө шууд хэрэглэгчтэй хүргье гэдэг санааг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр Corsair-ийн чанар ямар байсан таны мэддэг энэ чанар нь бол Superflower-ийн блокон дээр түүнтэй адил юм уу? Түүнээс дээш байгаа гэсэн үг. Би нэг үзэж тий. За энэ бол нэлээд том мэд байна. За бас стандарт блокноос арай урт байх нь шүү дээ. Энэ хамаагүй урт блок байна. Тий, ер нь бол санаа нь 12 вольттай VH powerтай 2 ширхэг график карт болон түүнтэй дийлх үс тийм одоо график картыг залгах боломжтой гэсэн. Энэ дэстол юм барьсан мэдрэмж бол төрж байна. Энэ нөгөө ROG-гийн хамгийн сүүлд хийдэг картн дээр бол хоёр залгуураар нь шууд залгаж болохоор байна гэсэн үг шүү дээ. Тий. Авто болон эко болонтой. Окей. Өөр нэг дурчмаар юм нь болохоор энэ залгуур маань бол өөрөө ROG-ийн TJL блокон дээр, Asus-ийн TJL блокон дээр бас давхар явдаг. Тэгэхээр яг энэ LeadX-ийн загварыг болол бас Asus ашигладаг гэсэн үг. За тэрний хажууд болохоор Zillion TJL блокон мөн адил full модулаар боловч залгуурын төрөл нь арай бага. Тэгээд хэмжээний хувьд хажуу талаар нь харна. Хэмжээний хувьд энэ TJL блокны 70% нь хүрэхээр хэмжээтэй. Ийм TJL блок. Залгуурны хувьд болохоор хамаагүй цоо. Энэхэд бол 24 пингээ залгасны дараа та CPU юу тэгээд график карт юм уу 12 вольт VH power-ыг нэг ширхэг график карт залгах боломжтой. Энд байгаа motherboard-ны талаар танилцуулъя. X870 chipset-тэй Maxon-ы iCraft series-ийн X870M. За энэ M нь бол өөрөө нэг учиртай. M нь өөрөө M80X гэдгийнх нь M. Тэгэхээр энэ board бол өөрөө хэмжээний хувьд дунд зэрэг. Хайнтан. Өөртөө бол дийлэг эзтэй VRM хангалттай хөрөгдөг. Дээрэс нь чипсетэн дээр фан нь бол унтраач болно. M2 оролтын хувьд бол 2 ширхэг M2 оролттой. Дээрэс нь 4 RAM слоттой. Плейт юм шүү дээ тий. Хойно давхар плейт юм шүү. Дээрэс нь 3 дахь M2 слот арт дээр нь байна. За ер нь чам борд байна. Тий, ер нь энэ зэрэглээний борднууд бол арай энтэй байдаг. Гэхдээ энэ M80X хэмжээтэй болохоор яг энэ өндөр чанарын VRM-тэй, дээрээс нь backplate-тэй, уртл нь бол дэлгэцтэй байгаагийн хувьд бол үний хувьд бол арай боломжийн. Тэгээд нэг юм хэлэхэд би энэ бордыг өөрөө эзэмшдэг. Энэ борд миний компьютер дээр байдаг байхгүй. Тэгэхээр байгаа CPU дээрээ 900X дээр би PBO асаагаад нэмэлт overclock тохиргоо хийсний дараа энэ борд бол 220 ватттай 900X-ийг бол хангалттай дийлдэг. Тэгэхээр overclock тохиргоонд бол энэ борд хангалттай байдаг. Би энэ бордон дээр зөндөө ажиллаж үзчихсэн. BIOS-ийн хувьд гэх юм бол өөрөө Sapphire-ийн BIOS-тай маш төстэй. Sapphire-ийн BIOS нь бол tweak хийхэд тохируулахад бүх юм нэг дэлгэцэн дээр шууд харагддагаараа онцлогтой байдаг болохоор энэ бордон дээр миний Asus бордон дээр 2-3 хоног үзээд барахгүй байсан юмыг би энэ бордон дээр өсрөл 10,000-д харуулж чаддагаараа нэг юм давуу талтай. Дээрээс нь бол өөрөө error code заагчтай. Тэгэхээр ямар нэгэн асуудал гарах юм бол error code-н дээр шууд гаргаад ирдэг. Мөн CMOS цэвэрлэх товчтой. Надаа яг энэ бордны яг хувийнх нь чадал нь VRM нь амар чухал байдаг учраас энэ борд бол маш таалагдсан.
Тэгэхээр энэ боордтой надад ажиллаж исэн туршлага байгаа болохоор ер нь бол магтаад. Зайгаа сонголт. За тэгээд зөвлөсөн байна. MSI World of Warcraft Midnight GeForce RTX 50 график карт задлыг. За нэг л шууд дурсамж идэрч байна. Яг л хойын Warcraft Frozen Throne-ы төр зураг харагдаж байна. Frozen Throne ч гэхгүй дээ. Ерөнхийдөө бол бүр цаашаа хөгжтэй. Энэ War Within тэгээд энэ Midnight ер нь бол 3 expansion нийлээд нэг тематиктай. Тэр нь болохоор ер нь бол Void эсрэг Light гэсэн ийм тэмдэглэгээд энэ Jaina гэсэн нэрийг би хаасан шүү Jaina дээ. Jaina Prodmore Crystal Maiden Dota-гийн тоглогч тэрүүгээр нэрээ илүү мэдэх баг. Тэгээ яг өөрөө character-ийн нэр нь бол Jaina. Эхлээд чи өргөж гаргадаг шсэн. Тэгээд чангал. Карт тогтооч. Тийм ээ? За тийм карт тогтооч. Дэмжигч. Anti-sag буюу карт маань уйлж нуурхаас сэргийлсэн тогтооч. Бас адилхан World of Warcraft-ийн юм байна. Картаа үзье. 50 тал ер нь нэмхэн тал руугаа байдаг байхгүй юу? Тэгээд яг энэ картны талаар ярих юм бол энэ бол өөрөө 50 тал TI-ийн кулертэй 50 талын одоо загварыг гадна талын арай гоё болцсон тийм л удаа. MSI нэг сонирхолтой зүйл хийж байгаа нь болохоор эднийх янз янзын коллаборашнууд хийгээд энэ коллаборашнуудаа limited edition болгож ирэн тогтмол гаргаж байгаа. За энэ Midnight-ийн ягантайгаас гадна бас шар буюу Light edition байгаа. Энэ болохоор Void edition. За тэгэхээр тэрнээс гадна бас MSI 5070 Ti Frere-ний анимашнтай collaboration хийсэн тийм бас graphics карт байдаг. Чамн гоё карт. World of Warcraft-ийн фэнүүд бол бас хараад нэг аваад хийчихсэн. Өөрийн дуртай тоглоомынхаа зүйлийг ингээ хараад сууж байгаа хүн гоё байдаг шүү дээ. Тэ. Яг уу энэ санаа нь бол limited edition учраас яг тэр WoW тоглож байгаа хүмүүстэй сонирхлын татаад авах нь аваад тэгээд цаашаа ер нь бол collaboration зогсож таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг фануудтай зориулсан. Фанууд нь авахгүй бол тэгээд ерөнхийдөө дуусчнаа гэсэн санаатай. За дахиад зөвлөе. За юунаас эхлүүлээ вэ? Одоо чаас. За чи нэг их уу? Moondrop ер нь бол яг IM дундаа мөн чивчнийхэн брэнд дундаа ер нь нэр дүндтэй. Тэгээд манад байгаа энэ загвар нь болохоор ер нь хамгийн хямдхан загвар Moondrop-ийн блок загвар. Moondrop-ийн блок загвар нь ерөнхийдөө бол хамгийн энгийн. Тэгээд ямар нэгэн зөвлөвч бол байхгүй шууд чихэн дээр нөгөө хуучны hold style power орчдөг. Тэгэхээр өндгөн хэлбэртэй энэ хуучин Sony-гийн загварууд яг иймэрхүү байсан. 3 удаа дүүргэн тэгээд нэг явуултан дээр 6 цаг барьдаг. Ер нь бол ихэнх чихвчнүүд арай баж чихвчнүүд бол нэг 3-аас 4 цаг тоглолцоод тэгээд нэг цэнэглүүлдэг те. Тэрний оронд бол 6 цагаар ашиглаад нэг цаг цэнэглээд 6 цаг ашиглаад дахиад нэг цаг цэнэглээд 3-4 цагаар ашиглах боломжтой байна. За дараагийн бүтээгдэхүүн HyperX шинэ гарсан Jet Dual Wireless гэж хэвч байна. За энэ нь болохоор харуулж 2.4 GHz донглер болон бүлдүүдээр холбогдох боломжтой юм байна. Dual нь тийм утгатай л тий. Dual Wireless гэж байна. За 25 цаг ажиллана гэж байна. Юуснэгээрээ PC, Mac, PlayStation болон утсанд бол ажиллах боломжтой гэсэн юм байна. За, зодолж үзэхэд
нэг гаргал тавьчих гарч ирж байна. За тэгээ болсон. Ингээд жигвч маань. За жигвч маань бол дээшээ доошоо бол болохгүй. Толгойн нисхийн эрзээний хэсгээрээ сууж их юм байна. Энийг болохоор эндээс нэг үед доошлуулах, дээшлэх ийм боломж байгаа юм байна. Air cushion-ийн хувьд бол энэ фабрик буюу одоо хөлрөхгүй амьсгалдаг. Энэ бол тийм air cushion-тэй юм байна. Мик нь бол дээшээ доошоо туулдаг. Мик бол миний бодлоор энэ өргөсөн байхад бол мик нь хаагдах юм шиг байна. Ханзаа. За тэгээд ер нь бол нөгөө флайтерхуу хэм баяг жоохон ажиглагдаж байна. Stinger. Одоо ер нь Stingerтэй илүү ойролцоо. Тийм. Одоо Cloud series бол өөр Их би нь ер нь бол тэр чигээрээ пластик юм. Бас их хөнгөн санагдаж байна. Ер нь бол эдний одоо Stinger загварууд нь бол ер нь цөөрсөн шүү дээ. Хүмүүсээ сонирхдаг нь болохоор Cloud series-ийн Cloud 2, Cloud 3 мөн Alpha series байдаг. Тэгэхээр яг энэ Power загваруудын хувьд бол wireless чихвч нэг юм хэрэгтэй юм байна гэдэг утгаараа оруулсан болж таарна. Яг энэ 280,000 350-цад wireless чихвч хийж ивэл түрүүн үзсэн эмчоос нь арай дээр байх магадaltaй. Яг тэгэхээр дор иж цэнгэлдэг сур фичерийн хувьд арай дээр, материалын хувьд энэ нөгөө Power биш энэ арай премиум материалаар хийгдсэн. Тэгэхээр яг энэ чихвчийг авч явж байгаа юм нь бол брендийн нэршил. Санаа нь бол та Ingenuity software ашигладаг. Өөрө HyperX-ийн гэртээ байвал нэг юм нэг дор нь удирдахаар эсвэл бол HyperX-тэй үнэнч мөртлөө хямдханаар wireless чихвч сонирхож ивэл танд ийм jet гэсэн сонголт байгаа л гэсэн. Unboxing-ийн дараагийн баг азатлаа. Logitech-ийн G Pro X60 Lightspeed загвар байна. Тэгэхээр Lightspeed гэхээр wireless загвар гэсэн үг. Өөрөөр бол GX optical tactile switchтэй. Brown switch гэж ярьдаг. Brown switch-ийн яг энэ keyboard-д байгаа юм байна. За, шууд давуу тал нь гараад ирж байна. Биднэрт хамгийн амархан аргаар яаж холболтыг хийх вэ гэдгийг заасан байна. Мөн keyboard маань өөрөө ганцын давуу hard shell case хийсэн байна. Окей. За цаан өнгөтэй загвар байна. Энэ аваад юу санагдуулж байна гэж яг энэ хэлбэр нь өөрөө Wooting-ийн загвар гэдэг санал болгож байна. Яг анх харахад. За энэ нэг сул тал нь байна. Одоо ихэнх keyboard-нууд magnetic switchтэй болсон. Дээрээс нь switch-ний даралт бол өөрөө GX Brown бол нэлээд уучирсан. Яг энэ GX Brown сонирхдаг хүмүүс ихэнхдээ компьютер дээр юм бичих, тооводох, байнга компьютер дээрээ юм хайх, тогтмол ийм keyboard нэр ажилластай хүмүүс төр бол GX Brown илүү тухтай байдаг. Тоглоомонд болохоор 60% байх тохиолдол болвол мэдрэмж бол яг тэр хуучны keyboard-нуудын мэдрэмж бол байдаг байхгүй. Энэ keyboard нь тэгэхээр бас та Logitech систем, экосистемд аль хэдийн орсон чихвчтэй, дээрээс нь хулгамтай. Танд одоо ганц дутж байгаа юм keyboard. Гэхдээ таны сонирхож байгаа keyboard нь өөрөө 60% байх юм бол энэ keyboard илүү тохиромжтой байна гэсэн үг. За, дараагийн харцаг. Logitech харцаг нь юу харцгаа? За, MX Master 4 байна. Цагаан болон хар өнгө сонголттой. За, MX Master 4-ийн талаар шүү. Ямар бодлоо? Цэвэр productivity mouse тоглоомод бол ашиглахын арга байхгүй. Яг ашиглахын арга байхгүй гэхээр 125 гэрцэн polling rate-тэй. Ингийн маусууд ер нь бол 1000-тай байдаг шүү дээ. Энэ бол яг батарей хадгалах дээр маш их төвлөрсөн. Тэгээд тэр батарей хадгалсан чигээрээ амар удаан явах чадaltaй.
Зүгээр ганц 2 минут цэнгэлэхэд үргэлжлүүлээд 12 цаг 24 цаг ашиглах боломжтой байдаг учраас энэ маус бол яг цэвэр productivity маус бол мөн. Энэ маусны бас нэг том давуу тал нь өөрөө haptic feedbackтэй. За энэ нэг Logitech-ийн алдартай scroll 1-5 минут хүртэл ерөөс 1 секундэд л гүйлэх боломжтой. Ажлын үед таймлайн horizontal хөдөлгөж болдгоо давуу талтай байдаг. 3 дэх хөрөмжтэй шилжиж ашиглаж болно. Мэдээ та ноутбук, компьютер, утас юм уу дургаттай болох зэрэг шууд шилжүүлэх боломжтой. Би өөрөө нөгөө видео энтер тогтмол хийгээд эдитлэхэд болохоор ерөнхийдөө бол horizontal scroll бол гарч ирээд удаж байгаа тийм. Өмнөх загварн дээр нь бол байсан. За тэгээд энэ scroll нь үгүй юм байлоо. Ер нь Эргэлттэй нь ингээд хэзээ ч эргэлттэй G502 тий. Ер нь G502-ийн энэ эргэлт Infinite scroll энд байна. За энэ ерөөсө 100% ажлын болгоно. Productivity, video editor, content creator, дизайнерууд эсвэл одоо бас офсын хэлээд тийм. Үйлдвэрээс нь чимээгүй байхаар хийгдсэн. Дээрээс нь scroll-ыг бол би ярихад бол маш бүх хийцтэй гэж. Дээрээс нь 1-5 мянга хүртэлх 1 секундэд. За энийг нарийнаар хэлэх юм бол та ер нь Facebook ах нээс үеэр хүртэл очих боломжтой гэж хүмүүс нэрэж хэлсэн байдаг. Зүүн талын хэсэг дээр horizontal scroll wheel нь таймлайн аягуулж болно. Босоогоор vertical болон horizontal scroll wheel-тэй хажуу талын нэмэлт товчнуудтай. Мөн дээрээс нэмээд гэхэд энэ эхийн урны доор байдаг энэ haptic feedbackтэй. Энэ дээр ямар нэгэн байдлаар Logitech-ийн програмаар дамжуулаад макро хүссэн командуудаа өгөх, програм лаунч хийх, одоо түүл багаж зэрэг тааруулж болно. Одоо Photoshop дээр, Adobe програмууд дээр, бүх төрлийн програмууд дээр макро болон тохируулж боломжтой байна. Дараагийн unboxing хийх бараа бол Maxon-ы iCraft series-ийн цагаан өнгөтэй Intel-ийн B580 гэсэн график карт байна. За яг Intel-ийн график картны талаар ярих юм бол B series нөр Battlemage буюу 2 дахь generation болох DGPU график картуудын нэг мөн. За тэгээд B580-ын хамгийн дээдлэлт нь байгаа 12 GB-тай график карт. Яг бидний өмнө байгаа загвар нь iCraft нь өөрөө 3 синстэй. Тэжээлийн залгуурын хувьд 2 шиг 8 пин авдаг. За тэгээд XeSS дэмждэг. Өөрөө XMX AI engine-тэй ийм карт байгаа. Задлаад үзье. Нэг warranty-гийн карт байна. Өөрсдийнх нь ой тогтоогч байна. За тэгээд график карт нь өөрөө Maxon-ын картанда ер нь нэлээд хүч хөдөлмөр зарцуулсан харагдаж байна. Анзаарах юм бол амар гоё мат гадаргуутай баг юм чулуун цагаан ийм материалтай. Тийм бай. Сенсний хувьд хийцийн хувьд нарийн деталийн хувьд маш нарийн сайн чам хийж чадсан байна. Яг 2 слот дээшигээ барагцаагаар 2 санч илүү гарсан. Тэжээлийн залгуурын хувьд 2 ширхэг 8 пинтэй. За палат нь бол ингээд дуусаад кулер нь бол өөрөө уртын хувьд бараг 50-70 шиг тийм хэмжээтэй. 2 слоттой карт нь ямар ч кейс болон ямар ч миниатыг өсгөхөд бас тохиромжтой. Хардвер маш давуу талтай. B580 карт сонгохоор бол таны гол зорилго бол 3A тоглоом юм уу? Өндөр VRAM ачааллуулдаг тоглоом тоглохч байвал энэ B580 зүгээр. B580-нд ерөнхийдөө 3A тоглоом тоглохоор бол 4060 Ti-тай ойролцоо эсвэл 5060 хавцаа байдаг. Мэдээж FPS төрлийн тоглоом байх юм бол арай муу. Гэхдээ та жишээлбэл сүүлд гарсан Forza Horizon тоглохоор бол medium settings дээр энэ карт нь 5060-аас илүү тоглож чадна гэсэн үг. За нэг хайцаг үлдсэн байна. Татж үзье.
За энэ нөгөө ховор соронзон одоо юу цэцэг тогтоох ийм гаджет нэгэн зүйл байна. Энд дээр одоо юу тогтоож болох, ширээн дээрээ яаж үзэмжтэй байлуулж болох юу гэдгийг одоо бүгдээ задлж үзье. За power adapter нь за юм тавцсан байна. За нэг юм жижиг тогтоох хэсэгтэй юм байна. Ер нь бол тогтоож ажиллаж байна тий. Тийм. Окей. За би жилийн цог өөрөөс нь мордог хэсэг нь. Ингэх юм бол шууд наалдах юм байна. Тийм. За бол соронзынх нь юуг нь Төвийг нь олохын тулд тоглол хэрэгтэй юм байна л да. Үгүй. За би үзтий. За төвийг нь алдаа. Окей. Дийлэх үү? Дийлэх хэрэгтэй. Хэдэн грамм хүртэл дийлэх вүлээ? За би нэг 300 грамм хүртэл дийлчих өгч чинь сонс юм чи хараад бол. Тэр бол яг бичсэн тийм граммны юм бол. Гэтэ маш том хэмжээтэй юмд бол зурган дээр бол тавьсан байгааг бол харахад бол нэлээ боломжийн дааттай гэж би нэг харж байна. Тэгэхээр энэ дээр одоо өөрийн дуртай сүмнэр дүр одоо фосфор гаджет, маус, хулган, цэцэг хүссэн зүйлээ игээд ширнийхээ бууланд ингээд хэрэглүүлээ байж боломжтой юм байна. Ер нь их сонирхолтой санагдаж байна. За ингээд сүүлчийн бокс авах. Тий. За юу ч гэсэн угсраад үзүүлчихье те. Зайн гайхамшигтай өнгийг хараад байна. Яхаар гоо олоод гэхэд бол тасархаар бодож байна. Сүүлийн үеийн тандем олоод болохоор ерөнхийдөө давхар OLED-тэй өөрөө өнгөний гаралтын хувьд хамаагүй тод. Яг энэ Asus-ийн тандем OLED дэлгэцэн өөрөө 2K 540 Гц юм уу 720p дээр 720 Гц гаргадгаараа онцлогтой. OLED болохоор бусад бүх төрлийн LCD панелаас мэдээж хамаагүй дээр харагдаж байна. Гэхдээ ийм гоё харагддаг гэж бас бодсон. Ингээд манай unboxing-ийн part 1 дуслаа. Биднэртэй цог энэ үртлэгийг үзэж суусан та нарт баярлалаа. Тантай цог хайтек хийх туш байлаа мөн. Хайтеки дог байла. Дараагийн дугаарт баярлалаа. Баярлалаа.